Загварын нэвтрхийтэл фэшнэрийн суугт тавтан байвал. Загварын ертөнцийн хамгийн дээд зэг болох Haute Couture-ыг 2026 шоу саяхан Парис хотноо зохион байгуулагдсан. Энэхүү шоуны гол зорилго нь зөвхөн худалдаалагдах хувцас танилцуулах бус, харин загварын ертөнцийн дээд зэрэглэлийн ур чадвар, гар урлын гайхамшиг, технологи, бүтээлч алсын харааг дэлхийд тунхаглахад туршдаг. Энэ улирлын шоунд 30 гаруй брэнд оролцсон бөгөөд онцгой төвх шинэлэг санааг агуулсан шилдэг 8 брендийг онцолж байна. Dior брэнд энэ улирлын цуглуулгандаа Америкийн нэрт баримлж Linda Beckley-ийн уран бүтээлээс санаа авчээ. Гол онцлог нь хавтгай материалыг хунаас занглаа болон хуваалтуудын тусламжтайгаар 3D хэмжээс баримл мэт хэлбэрт оруулж виз зөөлөн урсгах хэрнээ архитектур хэлбэрийг бүтээжээ. Металл гадаргуу, солонгорон гялалзах чимэглүүд болон энэтхэгийн уламжлалт гар урлын хийг ашигласан бөгөөд нарийн хийцтэй хөнгөн хэрнээ өмсгөд твтэйхэн өмсөж болдог урлагийн бүтээлийг танилцуулжээ. Chanel энэ улирал Ганс Христиан Андерсен болон ах дүү Грэмми үлгэрүүдээс тэр дундаа Жак ба шидэр шорш гуталт муур зэрэг түүхүүдээс сэтүүлсэн маш өвөрмөц уран зөгнөлт цуглуулгыг танилцуулжээ. Загварын хувцас шаш хэлбэртэй цүнх шидэт урамлын оранг мэт хэлбэртэй гутлын үсгийг хувцсны дотор талд нуугдсан тэмдэглэлийн цаас зэрэг зөвхөн өмсөж буй хүндээ зориулагдсан нууцлаг деталууд ихтэй. Урангал шувуудыг маш нарийн гараар хатгаж үлгэрийн номноос амилсан мэт уур амьсгалыг бүрдүүлсэн. Мөн тансаг байдал заавал хатуу бүцтэй байх албагүй гэсэн утга санааг илэрхийлж сонгодог элементүүдийг илүү эрхчлөөтэй зөөлөн байдлаар шинжилэн танилцуулжээ. Balenciaga брендийн үндсэн капсул хэлбэрийн загваруудыг орчин үеийн технологиор баяжуулан шинэлэг дүр төрхийг бүтээжээ. Загварын онцлог нь хувцсны хэлбэрийг гаднаас нь чимэглэх биш, дотор талаас нь бүтэц гаргах санааг баримталжээ. Кашмир пальто дайшинзуудыг бүтээхдээ хүний биеийн 3D дижитал сканыг ашиглаж дотор талд нь арьсан тулгуур бүтцийг суулгаж өгсөн бөгөөд биоинженерчлийн аргаар гаргаж авсан торгийг орлох EM Silk хэмээх шинэ материалыг танилцуулсан. Мөн өдөн гоёл чимэглэлийг хувцсны салшгүй нэг хэсэг болгон архитектур шийдлээр оруулжээ. Дорон дахны соёл гар урлыг орчин үеийн загвартай гайхалтай хослуулж энэтхэгийн эртний урлагийг чамин тансаг байдлаар тайзан амьлуулжээ. Энэхүү загвар нь орчин үеийн хатан хаан сэдэвтэй энэтхэгийн эртний хааны ордны уур амьсгалыг орчин үеийн гоёлын дайшинз болон корсет урт нөмрөгтэй нэгтгэсэн. Уламжлалт сари зэрэг хувцснуудыг маш зоримог эмэгтэйлэг хэлбэртэй болгон шинжилж хувцсны хэмжээс болон хүнд элементүүдийг гол деталь болгожээ. Цэвэр торгон суурин дээр энэтхэгийн эртний хааны ордны алт мөнгөн утсаар нарийн хатгамал ашигласан. Олон мянган жижиг тэл Сваровски болон сувдыг хувцсны гадаргуу дээр гараар шигтгэж маш хүнд хэрнээ хэнцэр бүтцийг бий болгосон байна. Маргад ногоон гүн улаан аслаг болон мөнгөлөг өгнүүдийг голчлон ашиглажээ. Загварын талаарх сонирхолтой баримт түүх хэрэгтэй мэдээллийг авахыг хүсвэл subscribe дарж нэгдээрэй. Баярлалаа.